байна. Энэ хоёр бас төрийн албанд ажилласан, төрийн албыг мэдэх ийм хүмүүсүүд байна. Би зөвхөн нэг зүйл асууя. Та хоёрын мэрэгдсэн төрийн албан хаагч гэдгийг ер нь юу гэж ойлгож байна вэ? Сая би ингээд мэрэгжлийн засгийн газар байгуулгаж байгаас харахад бол миний ойлгодог ойлголт бол их өөр юм байна. Би мэрэгжлийн удирдлага баг гэдгийг бол өөрөөр ойлгосон байна. Би мэрэгжлийн хүн гэдгийг тэр салбарын чиглэлээр сурч, боловсрч, мэрэгдсэн, за ажиллаж бас нэг дадлага туршлага хуримтлуулсан хүн гэж ингэж ойлгодог. Ялангуяа удирдах албан тушаал томилогдож байгаа хүн бол мэрэгчлүүдийн оруулж ирж байгаа асуудлууд дүгнэлт өгөөд шийдэл гаргаж чаддаг ийм хүн байх ёстой гэж би боддог юм аа. Тэгэхээр энэ одоогийн шиг мэрэгжилтний ам дагдаг ийм удирдлагууд бол бас би нэг сайн үр дүнд хүрэхгүй болов гэж. Та бүхэн одоо яг энэ төрийн албаны миний бодож байгаа шиг ингэж одоо ажлын дадлага туршлага хуримтлуулсан хүн гэж ингэж ойлгож ажиллах юм бол бас төрийн албанд улс их орондоо тус хүргэх байх гэж ингэж бодож байна. Бид хүний хүчин зүйлийг үнэлдэг болж салбарыг мэрэгжлийн багаар авч явдаг болсон цагт бол улс орноо зөв авч явж чаддаг болох байх. Энэ чиглэлд бас та бүхэн хувь нэмэр оруулаарай гэж би захий. За саяын тэр цөөнхийн зүгээс яриад байгаа зүгийг бол би ойлгож байна. Ер нь би нэг зүйлийг хэлье гэж ингэж бодож байна. Манай цөөнхийн ч гэсэн анхаараасаа гэж. Ер нь цөөнх олонх байхдаа нэг өөр бодолтой, нэг өөр байр суурьтай байна бид. Эрх мэдэлд хүрэхээр мөнхийн юм шиг загинж байна. Та нарт бол ийм боломж байсан шүү дээ. Төрийн албыг хүнддэггүй, төрийн алба өөрчлөгддөггүй байх бүх зүйлийг хийх боломж та нарт байсан шүү дээ. Тэгээ өнөөдөр одоо ийм зүйл яриа сууж идэг бол буруу. Тийм учраас та нар цөөнхийн зовлон ойлгож яг мэдэрж байгаа энэ үедээ энэ төрийн албаныг нэг хөдөлдөггүй болгодог ийм хуулийн төсөл оруулж ирээч гэж би та бүдэд захий. Бид төрөө одоо өөрчлөлтгүй болсон цагт зовлонгийн чинь мэдэрж байгаа учраас тэгж шít. Эрх мэдэлтэй байхдаа мэдэрдэггүй байхгүй юу? Та нар мэдэрсэнгүү, өмнө ч мэдэрсэнгүү. Тийм учраас би зовлонгийн мэдэрж байгаа үедээ энэ нэг төрийн албаны албан хаагчдыг бас нэг жоохон одоо бол хүнддэггүй, мэрэгдсэн багтаа байдаг. Японд бол олон солигдох юм байна шүү дээ. Гэхдээ тэр төрийн албан хаагчд нь чирээ явчих юм байна шүү дээ. Тийм учраас төрийн тогтвортой, эдийн засгийн тогтвортой байгаад байна. Тийм улс орон илүү хөгжиж байна. Илүү амьдарч байна. Энийг одоо бас та бүхэн бодолцоод ийм хуулийн төсөл оруулаад ирвэл би олон хүн дэмжих байх гэж бодож байна. Нийгмийн сэтгэл зүйд зөндөл өөрчлөлт гарч байна шүү дээ. Улс төрчдийн дунд ч гэсэн би гарч байгаа гэж ингэж бодож байна. Тийм учраас би энэ чиглэлд бас нэг агш дэвшилт гараасаа гэж ингэж бодож байна. Энэ зүйлийг бид олон дахин 4 жилээр ярьдаг байж болохгүй шүү дээ. Энийг бид өөрчлөх ёстой. Тийм учраас тийм хуулийн төсөл орж ирэх юм бол бид ингээд бас дэмжинэ гэж ингэж хэлэх байна.